Австралийн зүүн хойд хэсэгт эргээс нэлээд зайтай эзгүй мэт хүүхд даруулт завийг эргийн хамгаалтынхан нэстэг тэргээр эргүүл хийж байх үедээ анзаарчээ. Даруулт завны даруул нь урагдж гимтсэн харагснаас гадна огт хөнгөө гэдг нь мэдэгдэж байлаа. Онгоц руу буусан эргийн хамгаалтын ажилтан хажигтай зүйлс олсон нь энэ явдлыг орчин үеийн Мария Целестач гэж нэрлэгдэх хэмжээнд хүртэл алдартай болгосон хэрэг явдал юм. Ингээд Кас 2 гэх даруулт завны хэргийг хүргэе. Кас 2 завны багийнхан бол 56 настай Дерек Баттон, 63 настай Джеймс Танстед болон түүний ах 69 настай Питер Танстед нар юм. Тэд бүгд Австралийн баруун өмнөд хэсэгт орших Перт гэх хотын иргэд бөгөөд олон жилийн хөршийн найз нөхдийн харилцаатай байж. Энэ явдлаас хэдэн жилийн өмнө Дерек Баттон Австралийн зүүн хойд иргэд байх Эрли Бич гэх хотод Кас 2 даруулт завийг худалдаж авчээ. Дерек завийг худалдаж авсан даруйда тэр хавийн газраар аялсан туршлагатай бөгөөд энэ удаа Австрал твийг хойд талаар нь тойрч өөрийн гэр Перт хотод авчрах зорилготой байсан бөгөөд ах トゥ Танстед нар түүнд энэ аялалтанд туслах зорилготой байж. Ах トゥ Танстед бол 18 наснаас хамтдаа далаад аялж байсан туршлагатай далаачтаас гадна нэг нь эргийн хамгаалтанд сайн дурын аврагчаар ажилладаг байж. Тэд энэ аяллаа удаан хугацааны турш төлөвлөсөн байсан бөгөөд нийт сар хагасаас 2 сарын дотор гэхэд гэртээ ирэхээр тооцоолж Австрал твийг хойд талаар нь эрэг дагуу тойрч аюулгүй байдлын үднэс шөнө эрэг дээр гарч хоноглоод явах төлөвлөгөөтэй байсан юм. Аяллаа багийнхан гарахаас өмнө Кас 2 завны хуучин эзэнтэй уулзаж зөвлөгөө авч өнөөхөн ч тэднийг аяллаа маршрут гаргахад нь тусалсан байна. Бүх бэлтгэл ажил 2007 оны 4-р сарын 13-ны өдөр дуусч багийнхан удаан хүлээсэн аялалдаа 4-р сарын 14-ний өдөр гарсан юм. Гэвч хэдэн цагийн дараа тэд иргэн ирэхэд хүрчээ. Учир нь аяллаа багийнхны GPS төхөөрөмжтэй асуудал гарсан ч хэлбэрхэн учрыг нь олж маргааш нь буюу 4-р сарын 15-ны өдрийн өглөө 8 цагт ахин аялалдаа гарсан юм. Тэдний эхний хүрэх цэг бол 300 км-т орших Таунсвилл хот бөгөөд тэнд хоноглох төлөвлөгөөтэй байжээ. Аялалд гараад удалгүй 9 цаг хагасын үед Питер Танстед өөрийн эхнэрлүүгээ ярьсан бөгөөд аялагчид тэгэхэд тун сэтгэл хангалуун байсан гэсэн юм. Энэ бол тэдний аялалд гараад хэн нэгэнтэй харилцсан эхний бөгөөд сүүлийн тохиолдол байлаа. Багийнхан аяллаа эхлүүлээд 3 хоногийн дараа буюу 2007 оны 4-р сарын 18-ны өдөр эргийн хамгаалтын нисдэг тэрэг задгаа далаа төвж бүг Кас 2 хөлгийг анзаарсан байна. Эргийн хамгаалтынхаа энэ тухай цагдаад мэдэгдэж маргааш нь буюу 19-нд тэд Кас 2 руу нэг аврагчийг нисдэг тэргээр буулгасан юм. Аврагчийг зав дээр гарахад хинч байгаагүй бөгөөд дөнгөж саяхан бүгд завыг орхисон мэт санагдаж байсан гэжээ. Мөн тэрээр хин нэгэн гэнэт гарч ирээд өөрлөнд дайрах гэж байгаа мэт их эвгүй мэдрэмж төрсөн талаараа хожим хэлсэн байна. Тэр өдрөө Кас 2 завыг Таунсвиллийн бомб дээр авчирч цагдаа нар үзлэг хийсэн ч ямар нэг гэмт хэргийн болон 3 дахь этгээдүүдийн байсан гэх зүйл олоогүй юм. Зав ганц даруул нь урагснаас өөр ямар ч эвдрэл гэмтэл олдоогүй. Бүрэн ажиллагаатай байж. Үзлэгийн явцад зав дээрээс камер олж түүнд ганц бичлэг байсан нь аялал эхлээд 2 цагийн дараа буюу 10 цагт хийгдэж хожим цагдаагийнхан багийнхныг алга болохын өмнөхөн энэ бичлэгийг хийсэн байх гэж үзсэн байна. Бичлэгийг цагдаа нар бүрэн ихээр нь олон нийтэд тавиагүй бөгөөд жижигхэн хэсэг л интернетэд байгаа юм. Бүрэн хэмжээний бичлэгийн талаар цагдаагийнхны бичсэн сургуул. Дерек Баттон залуурын хүрдний ард кофений аяга байран зогсож байсан бөгөөд завны мотор бичлэгийн үед ажиллаж байсан. Мөн завны фендер буюу жирэг гэж хэлж болох зүйл унжаастай байсан. Энэ жиргэвч нь онгоцыг өөр онгоцтой нийлүүлэх юм уу? Бомбд дээр зогсдоо завны гадаргыг өргөдөж гэмтээхээс хамгаалсан зүйлс юм. Бичлэгийн дундуур камер огцом эргэж арын хэсгийг харагдуулсан бөгөөд тэр үед хойд талд нь арал харагдсанаар тэднийг тухайн үед хаана явж байсныг баримжаалахад тус болсон байна. Бичлэгт Джеймс завны ирмэг дээр загсалж байсан. Тэр үед нарны шил, нарны малгай, саарал цамцтай байжээ. Энэ нарны шил болон цамц хожим онгоцны өөр хэсгээс олддог бол малгай нь олдоогүй юм. Бичлэг хийгдэх үед далаа тиймч амгалан биш байсан ч багийн гишүүд бүгд аврах хантаазгүй байгаа нь харагдаж байна. 19-ний өдөр аврагч Кас 2 зав дээр гарах үед дараах зүйлсийг анзаарчаа.
Завь бүрэн ажиллагаатай. Хоолны ширээ дээр хоол болон галтгооны хэрэгсэл өрөөтэй. Яг л саяхан хүмүүс хоолж байсан байт. Өөр нэг ширээн дээр ноутбук нь асаалттай. Завны хөдөлгүүрч мөн асаалттай. GPS нь ч ажиллаж байж. Завь дээр аврах хантазууд болон жижиг аврах завь байрандаа байсан. Мөн завны дотор талд орон доор буу ногт оролдоогүй байдалтай байснаас гадна багийнхны мөнгө, бичиг баримт зэрэг эд зүйлс байрандаа байсан юм. 4-р сарын 19-ний өдөр гэхэд эрен хайх ажиллагаа эхэлсэн бөгөөд завийг олсон газрын ойролцоо, завь болон нисдэг тэргээр аврах алба, эргэн хамгаалтын эргэн хайх ажиллагаа хийсэн юм. Тэднээс гадна сайн дурынхан бод цагдаа нар их газрын эрэг дагуу болон ойр орчмын арал дээр тэдний уул мөрийг хайсан ч ямар нэг зүйл олоогүй байна. Энэ эрлийн ажиллагаанд олон хүн хүч оролцсон бөгөөд 2 нисдэг тэрэг, 9 ширхэг онгоц, 2 дунд хэмжээтэй усан онгоц, олон тооны жижиг моторт болон даруулт завьуд оролцсон юм. Энэ хэрэгт байгаа хамгийн үн цэнтэй зүйл бол GPS төхөөрөмжийн ажиллаж байсан нь болон ноутбук нь асаалтаа байсан явдал бөгөөд тэднээс авсан мэдээлэл юм. 10 цагт бичигдсэн бичлэгээс байрлалыг нь тогтооход тэд яг энд явж байсан бөгөөд энэ маршрутынхаа дагуу явж байгаа юм. Гэвч хожим завь Шэлби гих арлын дэргэдүр гарах үед гэнэт чиглэлээ огцом 90 градус өөрчилж задгаа далаа руу явсан нь GPS төхөөрөмжөнд үлджээ. Тэднийг замаасаа хазаахаас нь өмнө зэрэгэлдэх арлын иргэдэр загсалж байсан нэгэн даруулт завыг анзаарсан бөгөөд тэр үед ямар нэгэн с ิจ гтэй зүйл анзаарагдаагүй. Зөвхөн хойд зүгт Клостер арлын зүгт яваг К2-ыг л харсан байна. Үүний дараа GPS-ийн мэдээгээр К2-ын хөдөлгөөн ийм байсан байна. 18-ны өдөр тэднийг эргээс 150 км-ийн зайтай баруун зүгт шүрэн арлуудын зүгт хөвж явахт нь анзаарчээ. Тэгэхээр тэднийг маршрутаас хазаасан үед буюу загасчдыг харснаас хойш үед л тэдэнд ямар нэгэн зүйл болсон гэж таамаглаж байна. К2 завийнхан бичлэг дуусаад 20 орчим минутын дараа маршрутаас хазаасан гэхээр тэр хооронд юу болсон бэ? Одоо энэ хэргийн талаарх интернет орчинд болон хэргийг мэддэг хүмүүсийн дэвшүүлсэн түгээмэл таамагуудыг хүргэе. Эхний таамаг бол далайн шуурга хүчтэй давлгаа үүсгэж багийнхан ус руу унсан гэх таамаг. К2 бол жижиг хэмжээний даруулт зав бөгөөд багахан хэмжээний давлгаанд хүчтэй цохиулж болох юм. Бичлэг дээр ч гэсэн далаа нам гүн байдалтай байгаагүй нь харагдсан байна. Гэвч К2 дээр бүх зүйл хэвэн байсан. Ширээн дээрх ноутбук, хоол, галтгооны хэрэгсэл огт унаагүй байсан зэрэг баримт байгаа юм. 3 том хүнийг шидэж чадсан давлгаа, завны тавцан дээр байсан кофетэй аягийг унгаахгүй байна гэж боломжгүй тул энэ хувилбар худлаа болж байна. Хоёр дахь таамаг бол гэмт хэргийн шинжтэй гих таамаг юм. Энэ таамагаар багийнхан хүмүүст барьцаалагдсан, эсвэл хулгайлагдсан. Энэ таамагийн талд өмнө дурдсан фендер буюу завны жиргэвч унжаастай байсан явдал гэж үздэг юм. Гэвч К2-ын багийнхны алга болсон газар бол далайн дээрэмчдийн голчлон байдаг бүсээс зайтай байгаа юм. Тэглэж далайн дээрэмчд Австралийн ирэг рүү тэгж зоригтой орж ирнэ гэдэг бас юу л бол. Үүнээс гадна завь дээр байсан үн хөрхүйц зүйлс буюу аялын багийнхны мөнгө, ноутбук, буу зэрэг нь огт оролдогдоогүй байрандаа байснаас гадна хэрв тэднийг барьцаалсан бол дараа нь гэр бүлтэй юм уу төр засагтай холбогдож мөнгө нэхэх зэрэг барьцаалагчийн үйлдэлүүд гараагүй юм. Мөн жиргэвчүүд унжиж байсан тал дээр зарим далаачдын үснэр жижиг хэмжээний завь жиргэвчүүдэд угаасаа хураадгүй тул энэ бас яг хэн нэгэн завьтай уулзсан гэдгийг илэрхийлэхгүй. Анхнаасаа ингэж явж байсан байж болно гэжээ. Хожим цагдаагийн үзлэгийн үед огт хурууныхий завнаас авагдаагүй бөгөөд энэ талаар хэргийг удирдах байсан мөрдөгчийн хийснээр өөрийн урт хугацааны ажилсан туршлагатай тулгуурлан ямар нэг гэмт хэргийн шинжгүй гэж дөгсөн тул хурууныхий авах шаардлагагүй гэж үзсэн гэсэн байна. 3 дахь буюу хамгийн боломжтой таамгаар маршрутаасаа гинт салсан тэр үед К2 дээр золгүй явдал болсон гэх таамаг юм. Завны ирмэг дээр загасчиж байсан Джеймс ямар нэг шалтгаанаар цамцаа тайлаад шилээ авч тавиад удалгүй ус руу унсан. Түүний уурга олдох үедээ утас дэг нь орооцолтоостой байсан тул түүнийг орооцолтоо гарах гэж байгаад унсан байх боломжтой гэж үзсэн юм. Джеймсийг унангууд Питер түүнийг аврах гэж араас нь үсэрсэн. Тэр үед Дерек жолоогоо барьж байсан бөгөөд хоёр найзгаа авахар буцаж ирэх үйлдэл хийсэн. Учир нь завь хурдтай явж байсан тул аль хэдийн холдож амжсан байж болох юм. Тэрээр ирэхээс өмнө даруулаа буулгах гээд
Жолоогоо орхих үед салхиар завны зүг чиг өөрчлөгдөж, дарвуулын суур төмөрт цохиулж ус руу унсан гэх таамаг юм. Энэ явдал нь Дерекийг найзуудтай аврах цагираг шидэж өгөхөөс өмнө болсон бөгөөд аврах цагирагны дэргэд байх кофений аяга үүнийг гэрчлэх метод гэж үздэг байна. Багийнхан ус руу унсны дараа завь тэдэнд гүйцэхдгүйгээр хол орхин отсон байх бүрэн боломжтой юм. Учир нь үүний өмнө завь 30 км/цаг хүртэл хурдтай явж байжээ. Харин энэ зүйл болсон нь үнэн бол тэдэнд цаашид маш цөөхөн хугацаа үлдсэн гэсэн үг. Тэд бүгд сайн сэлдэггүй байсан. Далаач мөн давлгаатай байсан тул удахгүй живсэн байх гэж таамагладаг байна. Мөн далбаа нь Дерекийг цохиж завнаас унгаах үед урагдсан гэж үзэхээр энэ таамаг нэлийн боломжийн сонсогдож байна. Гэвч аврах албаныхан болон далаа судлаачдын тооцоосноор тэд ус руу унсан бол 3 хоногийн дотор эрг рүү түргдэн гарч ирэх байсан гэжээ. Гэхдээ далайн хэсэгт авраг загас элбэг учраас багийнхны цогц далайн усаар түргдэн гарч ирээгүй байж болох юм гэж үзсэн байна. 4-р сарын тэр өдөр Кац 2 завны багийнхантай юу тохиолдсон одоо хүртэл ямар ч эд бүрийн баримтаар нотлогдож тогтоогдоогүй хэвээр байна. Энэ хэрэгтэй холбоотой өшөө олон таамагуд байдагч арай боломж хэдээс нь хүргэлээ. Энэ мэт хүмүүс нь агаарч замгарсан мэт алга болж завь онгоц нь хожим олдох тохиолдол далайн төвхөн зөндөө гардаг байна. Тэгэхэр зэрлэг байгальтай нүүр тулах гэж бүх юм бүхэнд таны гаргасан алдаа чинь сүүлийнх байж болно гэдэг үгээр энэ удаагийн бичлэгээ төгсгөе. Анхаарал тавьсанд баярлалаа. Сэтгэлдээ бусдаагаа хуваалцаарай. Баяр та.